За ямар ч байсан 40-од гишүүн дахид зураад өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол улсын хурал гэдэг чинь хоёр үндсэн чиг үүрэгтэй. Нэг нь хууль батлах, нөгөө нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Ер нь хууль бус буюу буруу зүйлд хяналт тавихын чиг үүрэг угаасаа их хурал буюу улсын хурлын гишүүд байдаг. Тэгэхээр харамсалтай нь өмнө юу болсон бэ гэвэл энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийг хүсээгүй манай улсын хурлын гишүүд сонсомооргүй байна, мэдмээргүй байна. Тэгээ биднэрт одоо бараг хамаатай муу гэдэг агуулгаар энэ төр хороо байгуулах асуудлыг унгаасан. Тэгэхээр одоо бол унгаахгүй байх гэж найдаж байгаа. Одоо бид нар оюутлогтой холбоотой өдрийн 15 тэрбум төгрөгийн зээлийн одоо хүнд төлж гин гэж ярьж байна тийм үү? Гэтэл хэрвээ 24 оны 2 сард ярьжсэнчлэн 50% биш 5% хөнгөлт үзүүлсэн ийм гэрээг байгуулсан байсан бол өнөөдөр бид нар өдөрт хэдэн төгрөг хожих вэ гэдэг дээр би нэг тоо хэлье. Энэ бол 250 сая тонны 16 жилийн ийм одоо хугацаатай гэрээ байгаа. За тэгээ энийг одоо $40 тооцоод 1 тонн дээр нэмэхэд эн чинь 36 их найд төгрөгийн одоо бид нар алдаг хүлээж магадгүй байгаад байгаа юм. За энэ 36 их найд гэдэг бол Монгол улсын бараг жилийн нэг төсөв. Энийг нөгөө 16 жилдээ хуваагаад өдөрт хуваахаар өдөрт бараг 6 орчим тэрбум төгрөгийн одоо алдаг хүлээж мэдхээр ийм гэрээ байгуулсан байх магадлалтай. Тэгээ энэ яг яагаад ийм байгуулсан бэ? Яагаад 5% хөнгөлт өгье гэж яхад 50% болчихоо гэдгийг уг нь бид нар судалж мэдэж сонсомоор байсан юм аа. Харамсалтай нь энэ унсан. Одоо бол бид нар энэ төр хороогоо дахиад байгуулах гэж улсын хурлаар оруулах үед бол манай улсын хурлын гишүүд дэмжих байх гэж найдаж байгаа. За тэгээ энэ дээр бол хин нэгэн хүнийг одоо тэгээ заавалчгүй ингээд нэг тийм ял зэмэл өгөх гээд байгаа гол биш. Мэдээж энэ дээр асуудал байвал тэр холбогдох байгууллагын шалгаад тогтоогоод түүнийг нь түүгээрээ шийдвэрлэх байх. Бидний хамгийн бас нэг гол зорилго бол энэ одоо маш том дүнтэй урт хугацааны зээлийн гэрээг $1 ч хамаагүй нэмэхийг хүсэж байгаа. $1 нэмэхэд $250 сая. Маш их мөнгө. За бүр $10 нэмэхэд хэд болох вэ? $2.5 тэрбум. Энд чи эргээд нөгөө Монгол улсын эдийн засагт маш их нөлөөтэйгээр барахгүй нөгөө бидний тэр Ахмадын одоо тэтгэврээ яаж нэмэх үү, эмч багш нарынхаа цалинг яаж нэмэх үү гэдэг энэ асуудал дээр Монгол улсын бодит орлого өөрөө нэмэгдэх юм байнамаа. Бодит орлого нэмэгдээд ирэхийн цагт нөгөө ард иргэдэд харж үзэх цалин хөлсийг нэмэх асуудлууд асуудалгүй болох юм аа. Ийм учраас одоо бидний хамгийн гол зорилго бол засгийн газарт тодорхой хэмжээнд шахалт үзүүлж нэг ч ихсэн доллараар нэмүүлмээр байна. Бүр цаашаа бол $10 ч юм уу нэмүүлмээр байна. Бүр цаашаа бол биржийн үнээр буюу зах зээлийн үнээр нь зармаар байна. Ийм зорилготойгоор бид тэр одоо дахиад бусад гишүүдийн хамт өргөн барьсан байгаа. Тэгээд одоо намрын чуулганаар бас өмнө тий очиг дарааллын хувьд хідэн төр хороо байгуулах гэж өгсөн байгааг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан улсын хурлын гишүүд бол иргэддээ энэ талаар мэдээллийг сонсгох, мэдээлэх энэ одоо үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байгаамаа. За баярлалаа.